100-ны мэдээ сонины 7 хоногийн томыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн томыг сэтгүүлч Бямбажид болон томч Нэм Сүрэнаар хүргэнэ. За тэгэхээр даваа гарагийн дугаард бидний уламжлалсаар амьдралын тойрог болон амарсан. Энэ удаагийн амьдралын тойрог болонгийн зочин ямар хүн байсан бэ гэдэг талаар танилцуулъя. За энэ удаагийн амьдралын тойрог болонда одоо Тархаа уул аймагт 56 жил ажилд амьдарч байгаа Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан давхрын гончиг сүрэнгойг онцолж түүний одоо гэрт манай сурвалжлах баг зочилж түүний амьдралын энэ түүхээр аялсан байгаа. Энэ тухайга бас энэ удаагийн амьдралын тойрог болонда нийтэлсэн байгаа. За манай бас нэг тренд болон уламжлалт булангуудын нэг leadership форум байдаг. Тэгээ энэ одоо ярилцлагын талаар тайлбарлая. Leadership форумын энэ удаагийн дугаарт бол судлаач тэгш баярыг урьж оролцуулсан. Тэгэхээр судлаач тэгш баяр маань санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх шинжээч. Гэхдээ энэ удаагийн ярилцлага маань санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх гэхээс илүү иргэний нийгмийн байгууллагуудын тухай асуудлыг хүндсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын одоо тулгамдж байгаа гол асуудал нь юу? Энэ хуулийн зохицуултыг яаж хэрхэн хийх ингээд одоогоор бол холбоо сангийн тухай хууль гээд нэлээ ярилцж агаад төр зогссон байгаа. Төрийн бас байгууллагын тухай асуудал байгаа. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагуудыг ер нь хэрхэн зэгцлэх ёстой эсвэл одоо энд бодлогын ямар өөрчлөлтүүд гаргах талаар судлаач маань нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхээр одоогоор бол манай улсын хувьд 24,000 гаруй төрийн бас байгууллага байгаа. Тэдгээрийн 50 орчим нь бол идэвхгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийг одоо зэгцлэх асуудал бас байна. Мөн одоо улсын бүртгүүлэхэд нэршлийн асуудал маш асуудалтай. Одоо томьёол цөөн учраас төрийн бас байгууллагыг зөвхөн 1-2 томьёолоор бүртгэх. Энээс болоод одоо нэг үйл ажиллагааны яг ямар хэлбэрээр явуулдаг нь тодорхойгүй гэх мэт олон асуудал байгаа. Тэгэхээр шинжээчийн хувьар, судлаачийн хувьар тэгш хоёр судлаач маань маш сонирхолтой ярилцлага өгсөн. Энийг одоо даваа гарагт оруулсан. За Мягмар гарын дугаарын гол материал бол өдрийн сурвалжлага буюу эдийн засгийг солонгоруулах ирээдүйн технологийн салбарт байна гэсэн энэ сурвалжлагыг гол нийтлсэн. Тэгэхээр энэ жил Монгол улс анх удаа Tech Week гэдэг арга хэмжээг цахим хөгжлийн яамнаас анхлан зохион байгуулсан. Тэгэхээр энэ жилийн хувьд бол виртуал бүсийг засгийн газраас дөнгөж байгуулах шийдвэр гаргасан. Энэтэй холбогдуулаад үндсэндээ энэ цахим шилжилтийг хэрхэн хийж байгаа, цахим бодлого цаашид ямар байх юм гэдэг асуудлаар бодлогын хэмжээнд арга хэмжээ авах удаа зохион байгуулснараа бас их онцлогтой. Дээрээс нь энэ Tech Week арга хэмжээ маань үндсэндээ одоо e-Mongolia гэж бид ярьдаг тийм ээ. Тэгэхээр e-Mongolia-г монголчууд маш сайн хэрэгэлдэг. Бас олонд маш сайн хүрсэн энэ платформ маань яг 5 дахь version буюу 5 дугаар хувилбар руугаа орсон. Тэгэхээр энэ ямар онцлогтой дэвшилттэй байсныг бас танилцуулах боломжтой. Олон энэ салбарт байгаа олон асуудлыг одоо шинжил яг юун дээр хийгдэж байгаа, юуг өөрчилж байгаа, ямар бодлого баримталж байгаа гэдгийг их онцолсон. Тэгээд ганцхан өдрийн биш, бүтэн 7 хоног үргэлжилж байгаа юм Tech Week арга хэмжээ бас нэлээд сонирхолтой одоо хүмүүст нэлээд анхаарч сонирхож байгаа шиг ийм үйл явдал болсон. Энэ үйл явдлаар Мягмар гарын дугаарыг голлон онцолсон байна. За мөн бас чиний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурвалжлагыг хийсэн байна. Тэр энэ талаараа бас За мөн бас Мягмар гарагт болсон нэг онцлог үйл явдал нь бол одоо нөгөө гэр бүлийн хүчирхийллийн талаар бас салбарын мэрэгжилтнүүд яг хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар асуудлуудыг шийдэх хэрэгтэй, хуульд юуг шинжилж оруулах шаардлагатай байна. За мөн одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төр тусмаа одоо бас яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг талаар хэлэлцэн. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс илүү их өртөж байна гэдэг жаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээрээс нь ингээд нөгөө өөрсөндөө тулгарч байгаа тэр асуудлаа ингээд шууд одоо цагдаагийн байгууллага ч юм уу мэдээлэх юм боломж байдаггүй. За заавал хин нэгнээр дамжуулах ийм шаардлагатай болдог. За тэр ийм олон хүндрэлүүд учирж байгаа. Тийм учраас энийг бас нөгөө хуулиндаа маш сайн одоо тусгаж өгөх шаардлагатай гэдгийг бол одоо хуульчид мэрэгчлэтнүүд бол хэлж ийсэн. За мөн одоо нөгөө гэр бүлийн хүчирхийллээс болоод хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа тийм иргэд ч гэсэн бас цөөнгөө нэлээх бүртгэгддэгэ гэж тэгж ийсэн. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ. За тэгвэл 5 гарагийн дугаарт манайх бас 2-7 хоногт нэг удаа хийдэг нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээ бас та хийсэн байгаа шүү дээ. Энэ удаад ямар сэдвийг одоо хөндөж ямар асуудлыг ингэж
болцсон бэ? Тийм. Тэгэхээр электрон тамхины асуудлыг манаас энэ сүүлийн үед бас нэлээд анхаарч байгаа. Тэгээд одоогоор улсын хурлаар тамхины хяналтын тухай хуулийг хилцэх тухай асуудлыг ярина. Одоо энэ намрын чуулганд хилцэх тухай асуудалд орсон байгаа. Тэгэхээр тамхины хяналтын тухай хуулийн шинжилгээтэй холбогдуулаад ер нь үндсэндээ энэ тамхины хяналтын тухай хуульд юг өөрчлөх ёстой юм гэдгээс гадна одоо өсвөр үеийнхний одоо веб буюу те электрон тамхи татж байгаа энэ асуудал бол зөвхөн одоо нэг хүний ч юм уу зөвхөн эцэг эхчүүдийн ч юм уу асуудал биш. Энэ бол эцэг эхчүүд, сургууль одоо ойр тойрны бүх хүнд хамаатай энэ сэдвийг ер нь яг яаж хуулийн одоо зохицуултыг хийх ёстой юм бэ? Яг юун дээр ингээд алдаад байгаа юм бэ гэдэг тал дээр илүү голлож анхаарч бичгийг зорьсон. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол илүү сонирхож татаж эхэлдэг бол цаашлаад ингээд байнга мэдээлэлд ойрхон одоо байнга очсон газар болгонд нь нүдэнд нь харагдаж идэг учраас илүү их дадал болдог. Тийм сэтлийг төрүүлдэг гэсэн судалгаа гарсан байсан. Мөн маш олон одоо сэтгэл сэртгийлэм судалгааны баримтуудыг энд мэргэжилтнүүд хэлж байсан. Монгол улсад одоо тамхины шалтгаантай өвчлөл бараг жилд 5,000 орчим гардаг. Өсвөр насныхны 60% нь одоо электрон тамхи татаж үдсэн байдаг. Гэх мэтлэн тоо баримтууд байгаа нь өөрөө энэ асуудал бол зөвхөн одоо нэг салбарын асуудал биш, нийт даяараа нийгмийн асуудал болсон юм а гэдгийг бас илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ тамхины хяналтын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр одоо электрон тамхиг цахилгаан бараа гэж одоогоор оруулж ирж байгаа. Тэгвэл энийг онцгой албан татвар аваад энийгээ эргээд хүүхэд залуучуудад өсвөр үеийнхэнд одоо нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулъя гэдэг санааг одоо нийтлэлтэй гол болгож оруулсан. Тэгээ мөн л хавг гарагийн дугаарын бас нэг онцлог нийтлэл бол яхахгүй халдсан бүрэгтэй ордтой холбоотой одоо ерөнхий сонсгол төрийн ордонд болсон. Тэгэхээр энэ сонсгол бараг бүтэн өдрөжин үргэлжилсэн. Зөвхөн төрийн байгууллага одоо юу гэдэг албаны хүмүүс байр сууриа илэрхийлэхээс гадна Ховд аймгийн Мянгад сумаас маш олон иргэд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийлсэн. Хоёр талын байр суурийг олон нийт бас сонссон, хүлээн авсан. Тэгэхээр энэ бол нэлээд сонирхолтой одоо сонирхолтой сонсгол байсан. Тэгэхээр цаашаад ч гэсэн үргэлжлэн яг мэргэжлийн хүмүүс нь юу гэж байгаа юм, албаных нь юу гэж байгаа юм, иргэд нь юу гэж байгаа юм гэдгийг сонсохос боломж олгосон нэлээд онцлог үйл явдал болсон. За пүрэв гарагт бас нэг одоо үйл явдал болсон нь бол одоо багш нар цалингааны мөнгөлөх талаар юм жагсаал цуглаа хийсэн. Тэгээд ер нь бол багш нарын цалингийн хэмжээ одоо амжиргааны түвшинд нь хүрэлцэхгүй байгаа энэ асуудал одоо жил бүр яригддаг. Тэгээд одоо багш нарын цалин ер нь 3.5 сая төгрөгийн одоо төгрөг болгохгүй бол одоо тэмцлийн хурц хэлбэр шилжнэ гэдгийг бол бас энэ удаагийн жагсаалаараа багш нар мэдгдсэн байгаа. За тэгээд багшийн ажил нь л ер нь цалин багтай ачаал ихтэй ийм ажил байдаг гэдгийг бас багш нарын төлөөлөл хэлж ийсэн. За харин салбарын яамны одоо сайдын хувьд бол цалин нэмэхийн тулд төсвөөс одоо 100 тэрбум төгрөгийг гаргуулсан гэдэг ийм мэдээлэл бас өгсөн байна. За тэгэхээр энэ 7 хоногт хууль зүйн сайд асан инх хоёр одоо энэ телевизийн нэвтрүүлэгт орох үеэр улсын их хурлын дарга амар баясгалын талаар бас юм ноцтой мэдээлэл хийсэн. Тэгээ энэний хариуд одоо бас улсын их хурлын дарга амар баясгалан сэтгүүлчдэд бас мэдээлэл өгсөн шүү дээ тий. Энэ нь одоо ямар одоо үйл явдал болж ямар мэдээлэл өгсөн бол. Тэгэхээр манай саяны Баасан гарагийн дугаарын онцлог нийтлэл бол энэ байлаа. Тэгэхээр одоо хууль зүйн сайд асан инх хоёр амар баясгалан даргатай холбоотой хэд хэдэн асуудлыг нэлээд ноцтой зөвхөн амар баясгалан даргатай холбоотой жишээ нь ерөнхий сайд асан оюун эрдэнэ Hero Entertainment болон бусад олон улс төрийн нэлээд халуун сэдвээр ярилцлага өгсөн. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад амар баясгалан дарга мөн хариу сэтгүүлчтэй болсон байгаа. Тэгэхээр энэ уулзалт бол үндсэндээ бараг 2 цаг гаруй үргэлжилсэн. Тэгэхээр ихэнх одоо сэтгүүлчдийн хувьд төрийн өндөрлгүүдтэй сүүлийн жилүүдэд одоо ялангуяа сүүлийн 2 жил төдийлөн гэж одоо микрофоны ард нээлттэй ярилцаагүй. Тэгэхээр энэ уулзалтын хувьд бас бүхэл асууя гэсэн асуултуудаа асуусан нэлийн одоо онцлог уулзалт болсон. За манай сүнэн бас Баасан гараг бүрт одоо бүсийн мэдээг бол хийж оруулдаг байгаа. За энэ удаад бол одоо говийн бүсийн мэдээг онцолсон. За тэгээд говийн бүсэд бол говь сүмбэр, дорн говь, дунд говь, өмнө говь гэсэн аймагуд харьяалагддаг. За говь сүмбэр аймагаас одоо энэ хайрлахын боловсрал гэдэг энэ төслийг хэрэгжүүлээд тухайн одоо орон нутагт ажиллаж амьдарч байгаа энэ Саран зай гэдэг эмэгтэйг онцолж түнтэй ярилцсан энэ ярилцлагыг бол манай сэтгүүлч хийсэн. За энэ эмэгтэй нь бол одоо
хөдөөнөөс хотыг зорих хөдөлгөөн бол илүү нэмэгдэж байгаа тийм. Үүний эсрэг харин хотоос хөдөөг чиглэж одоо хөдөө орон нутагт очиж ийм ажил хийж маш амжилттайгаар ингээд ажиллаж амьдарч байгаа ийм эмэгтэйг онцолж оролцуулсан байгаа. За мөн одоо Дорногов аймагт онцлох зүйл нь гэх юм бол үлэмжийн чанаргийн яруу найргийн наадам болсон. За энэ яруу найргийн наадамд бол Нямл хавг төрүүлсэн байгаа. Баасан гарагийн дугаарын бас нэг онцлог нийтлэл бол одоо Ижи бурхад гэдэг манай сонин 2-7 хоног тутамд сайхан ээж нарыг алдаршуулсан нийтлэлийг гаргах болсон. Тэгэхээр энэ 7 хоногийн Ижи бурхад одоо Буланд маань Тархуул аймагт насаараа ажиллаж амьдарч байгаа Лидагог оролцуулсан байгаа. 83 настай Лидагой маань хөдөлмөрийн баатар, Монголын анхны одоо тракторч хөдөлмөрийн баатар ийм хүн байгаа. Тэгэхээр энэ сайхан буурагийн ажил амьдралаар хөтөлсөн Ижи бурхад болон Баасан гарын дугаараас маш боломжтой. За ингээд 7 хоногийн тойм маань энэ хүрээд өндөрлж байна. За манай сонин бол олон улсын сэтгүүл зүйн ихтгэлцлийн санаачлага бүхий GTI сертификаттай Монголын анхны хэвлэл байгаа. Тэгэхээр та бүхний итгэж болох бас их сурвалж ингээд эх 7 хоногийн тоймороо эргүүлцгээе. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.